Криминологийн онол сурах бичгийн нээлтийн үйл ажиллагаа боллоо. Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга дотоод хэргийн их сургуулийг түшгэлсэн докторийн зэрэг хамгаалуулах зөвлөлийн гишүүн, дотоод хэргийн их сургуулийн эрдмийн зөвлөлийн гишүүн, хууль зүйн доктор профессор Зүмбэрэл Ламын криминологийн онол сурах бичгийн нээлтийн үйл ажиллагаа их сургуулийн төв намын санд боллоо. Намын нээлтэнд хүний эрхийн үндэсний комиссийн гишүүн хууль зүйн доктор дэд профессор энх болд гэмтэргээс үргэлжлэн сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга Ням Гэрэл, дотоод хэргийн их сургуулийн тэргүүн дэд захирал, цагдаагийн хурандаа буян гишиг болон их сургуулийн захирлын зөвлөлийн гишүүдийн төлөөлөл, эрдэмтэн багш судлаачид, сонсогч, суралцагчид, зохиогчийн салбартаа манлайлан ажиллаж байгаа шавь нарын төлөөлөл оролцлоо. Энэхүү сурах бичгийн гол зорилго нь оюутан судлаачдад криминологийн шинжлэх ухааны онолын суурь мэдлэгийг олгоход оршиж байгаа юм. Дотоод хэргийн их сургуулийн захиалгаар ерөнхийдөө докторантур, магистрантур агсан шатанд зориулсан криминологийн онолын сурах бичгийг бичиж дуусгаж үндсэндээ өргөн барьж байна. Тийм учраас энэ криминологийн шинжлэх ухаан бол Монголд хөгжих юм үндсийг, онолын үндсийг тавьж байгаа гэх юм уу да. Үндсэндээ яг криминологийн шинжлэх ухаан бол Монгол улсад хөгжөөд нэлээд жил болж байгаа боловч хуучин нөгөө социалист агуулгатайгаар гэмт явдал гэдэг нийгмийн үзэлийг социалист агуулгатайгаар ойлгож ер нь бол түрүү үеийн сурах бичгүүд маань тиймэрхүү байдлаар бичигдэж ирсэн. Тийм учраас энэ удаа өргөн барьж байгаа криминологийн онолын сурах бичиг бол үндсэндээ дэлхийн нийтээр энэ криминологийн шинжлэх ухаан хаанаас хөгжсөн, ямар их сурвалжтай холбоотой юм, ямар эрдэмтэн судлаачид энэ онолыг ямар чиглэлийн онолууд бий болж өнөөдрийг хүртэл хөгжиж ирсэн бэ гэдэг энэ түүхэн уламжлал, нэгтгэл тэгээд энэ криминологийн шинжлэх ухааны үр ашгийг нийгэмд хүртээхтэй холбогдсон энэ асуудлыг л хөндөж бичсэн сурах бичиг байгаа. Ялангуяа энэ хууль сахиулах байгууллагууд гэмт хэрэгтэй тэмцэж байгаа институтууд бол үндсэндээ энэ гэмт явдал судлалын энэ онолын үндсийг мэдэхгүйгээр цаашдаа бол энэ үзэгдэлтэй амжилттай тэмцэх тийм боломжгүй юм. Тийм учраас энэ номон дээр бол нэлээд тийм анхаарал хандуулж энэ чиглэл рүү хэрэг болно гэж үзэж нэлээд ажилласан. Тэгээд өнөөдөр бол энэ сурах бичгийн хэмжээний бүтээлийг өргөж барьж байгаамаа. Доктор профессор Зүмбэрэл Лам багшийн бичсэн криминологийн онол бол энэ гэмт хэрэгтэй тэмцэх шинжлэх ухааны үндсийг тодорхойлох, за мөн криминологийн шинжлэх ухааныг шинэ төвшөнд гаргах, за дэлхийн нийтийн жишг түргэхэд бол үнэтэй хувь нэмэр оруулсан бүтээлээ гэж ингэж дүгнж байгаа. За ер нь бол криминологийн шинжлэх ухаан бол хууль зүйн, нийгэм, социологи, сэтгэл зүй маш олон шинжлэх ухааны салбар дээр бол хөгжиж бий болсон байдаг. За тэгэхээр гэмт хэрэг аль салбарт үлдэж байна, гэмт хэрэг юунаас болж үлдэж байна вэ гэдгийг тодорхойлохын тулд тухайн салбар шинжлэх ухааны мэдлэгийг ашиглах шаардлагатай байдаг. Тэгэхээр энэ мэдлэгийг криминологийн шинжлэх ухаан товчхондоо дүгнэж, базаж шалтгаан нөхцөлийг тайлбарлаж байгаа ийм асуудал байдаг. Тэр өнөөдрийн энэ ном гарснаар бол 3 ач холбогдолтой гэж үзэж байгаа. Нэгдүгээрт бол онолын хувьд криминологи Монголд хөгжихэд үнэтэй өнөмөр оруулж байна. Хоёрдугаарт энэ гэмт хэрэгтэй тэмцэх, хууль сахиулах, за энэ төрийн захиргааны байгууллагаас гэмт хэрэгтээс үргэлжлэн сэргийлэх ажилд мөн яг чиглэмж, сургалт явуулах, удирдамж болгох ийм ач холбогдолтой гэж үзэж байгаа. За гуравдугаарт нь бол ер нь гэмт хэрэгтэй шинжлэх ухааны үндэстэй тэмцэхэд ач холбогдолтой ийм сайхан бүтээл болж байна гэж үзэж байгаа. Криминологийн онол сурах бичгийн нээлтийн үеэр дотоод хэргийн их сургуулийн захирал, цагдаагийн хурандаа буян гишиг, хууль зүйн ухааны доктор профессор Зүмбэрэл Ламд хүндэтгэл үзүүлэн, дурсгалын зүйл гардуулан, эрдэм судлалын ажилд нь амжилт хүслээ. Криминологийн онол намын ерөнхий редактороор дотоод хэргийн их сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, хууль зүйн доктор профессор Батэрдэн ажиллаж, криминологийн салбарын томоохон сэтгэгчдийн оюуны үр шим болсон онол үзэл баримталтай танилцах боломж олгож байгаа энэ бүтээл гэмт хэрэг судлаач, мэргэжилтэн бүрийн ширээний нам болохыг онцолсон юм.